асуудал өчигдөр энэ хуулиуд үстэй санаа хэвчтэй нэг болох автобусд уулзсан. За ер нь асуудал нь юу гэхээр зорилго бол тэрэн дээр зөрчилдөд байх зүйл алга. Тэмүүлэн гишүүн ярьж байгаа ч зорилго Авг Бакир тэргүүтэн гишүүд ярьж байгаа зорилгоч зөрчилдөө ердөөс алга. Бүгдээрээ л газрын тосны үйлдвэрээ хурдан ашиглалтанд оруулъя. Бүгдээрээ л Эрдэнэ бүрэнгийн ус цахилгаан станцыг ашиглалтанд оруулж баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос хангадаг болъё. Бүгдээрээ л Улаанбаатар хотын хөгжил хот төлөвтэй холбоотой асуудлыг нэг цогцоор шийдээд явъя гэж. Энэ дэр маргаадах зүйлүүдээс алга. Хэрэгжүүлэх арга замаа сонгож байгаа байдал нь зөрчилдөөнтэй байгаад байгаа шүү дээ. Тэмүүлэн гишүүний хийж байгаа бол за энэ гадаад зээлийг төсвөөс гаргаад шийдэж байгаа байдал нь өөрөө маш том эдийн засаг нийгмийн эрсдлийг дагуулнаа. Монгол улс дефолтод орох буюу санхүү эдийн засгийн хямралт руу орно. Одоо зээлжих зэрэгэл тогтоодог байгууллагууд байдаг. За нөхдүүд мэдээж эргэж харна. Яагаад тэгэхээр энэ чинь бүрийн удирдлагын тухай хууль, төсвийн доктортой байдлын тухай хуулиар төсвийн сахилга баталдаг. Тэгэхээр зээлжих зэрэгэл буурна. Үүснэ гэсэн үг. Монголд итгэл зээлөх гадны одоо банк санхүүгийн байгууллагууд эргэлзэж эхэлнэ гэсэн үг шүү дээ. За энэс үүдэлтэй яах вэ гэхээр за инфляцтай мэдээж нөлөөлөл төгрөгийн худалдаа авах чадвар буурна. За гих мэтлэн одоо нийгмийн эдийн засагт үзүүлж болох сөрөг үр дагаврууд бий. Энэний дундын шийдлийг би юу гэж харж байна гэхээр төсөв тодтгол хийх хэрэгтэй. Дээрээс нь эргэцсэн үед бас зөрчлүүд гарч байгаа. Үндсэн хуулийн 38-ийн 1-2-оор төсөвтэй холбоотой аливаа зохицуултыг зөвхөн засгийн газар их хурл өргөн мэдүүлэх үүрэгтэй. Энэ маань зөрчигдөд. Хэрвээ нэр бүхийн гишүүдээ санаачилсан энэ хуулийн төсөв их хурлаар ороод батлагдвал үндсэн хуулийн цэцээ одоо асуудал үүсгэж байна шүү дээ. Тэгэхээр хамгийн зөв шийдэл нь юу гэхээр бидний зорилго нэг мэдээж энэ мега төслүүдэд явуулмаар байна. Дотоодтой ажлын байр нэмэгдүүлмээр байна. Гадагшаа гарч байгаа валютын урсгалыг багасмаар байна. Монголчууд бид бүгдийн зорилго нэмэлтээ бол маргаадах зүйл алга. Гагцхүү хэрэгжүүлэх арга зам дээр зөрчилдөд. Тэгэхээр дундын шийдэл бол энэ засаг бол төсвийн дотоодыг оруулж ирэх хэрэгтэй. За юунаас гадна нэр бүхэн эдийн гишүүдтэй уулзсан. Энэ хуулийг дэмжиж байгаа. Яагаад энийг дэмжих болов? Энэ хууль батлагснаар эерэг үзүүлэлтүүд гаргач сөрөг үр дагаврууд гараад байна. Энийг бид даахгүй шүү дээ. За тэгсэн ерөнхийлөгчийн захиалгатай хууль гэж зарим нь хэлсэн. За ингээд 0.1 залгасан байлаа, мессежчсэн байлаа. Тэрийг нэг үзүүлсэн. Хэрвээ ерөнхийлөгчийн захиалгатай одоо үнийн хэсэг төр бол би өвдөө эргэлзэж байна. Энд чинь дөнгөж саяхан л засгийн газраас орж ирсэн 25 оны улсын төсөв алдагталтайгаар баталсан. Нэр бүхэн эдийн гишүүд эсэргүүцсэн нэг тэмүүлэн нэг төвшин Баярмаа за мань мэтэн бий ороод за ерөнхийлөгч хориг тавьсан. Алдагдтал төсөв баталсан. Одоо үүнийг алдаатай болж байна. Ингээд Монголын төр дөнгөж одоо саяхан гаргасан шийдвэрээ буруутай байна. Одоо ингэх ёстой гэдэг энэ асуудал хөтөж байж болохгүй. Тэгэхээр ерөнхийлөгчийн тамгын газар энэ төр байр суурь илэрхийлсэн зүг баг. За хоёрт нь юу гэхээр засгийн газар тэр тусмаа сангийн сайд энийг захиалж хийлгэсэн гэдэг. Сангийн сайд өөрөө энэ төр байр суурь илэрхийлэх гэсэн. Тэгэхгүй бол одоо хаанаасаа захиалгатаа одоо үйл мэдээ. За өөрсдөө санаачсан байхыг үүсэхгүй. Авг Бакир гишүүн ч нэг ажил хэсэг ахасан. Тэрнийхээ өрөөнд бас нэг үйл дүгэл санал гаргасан байх. Тэрийг одоо бидгүй ажил хэсгийн бүрдүүр байх гэсэн. Эцсийн дүндээ энэ юу гэхээр хэн захиалсан гэхээс илүүтэй хамгийн зөв оновчтой шийдвэрийг л Монголын төр гаргах хэрэгтэй байхгүй. Энэ юу гэхээр миний харж байгаа төсвийн тодтгол. Тэрнээс биш одоо хэн нэг гадны гар хөл боллоо. Одоо хэн нэг тэмүүлэн гишүүн л бас хэлсэн, хаягдсан гэсэн сонслоо. Гэхдээ чинь төсвийн сахилга бата барья. Энэ гаргасан одоо хууль тогтоомжийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулъя. Иймэрхүү санхүү эдийн засгийн эрсдлүүд үүсгээд байна гэж байр сууриа илэрхийлж байгаа гişүү яхаараа гадны гар хөл болдго тийм үст. Ингэж бас би бинийгаа нэг байд оромжлуулах шаардлага баг. Бүгдээрнийхэн санаа зов гагцхүү хэрэгжүүлэх арга замаа зөв сонгох хэрэгтэй. Тийм байр суурьтай. Төсөв тодтгол гэхээр
одоо уг нь бол нэг алдагдaltaгүй батлыгээд ерөнхийлөгч хориг тавиад дахиад одоо өргөн баригдаад тэгэхэд бол төсөв томдох төр ийм байр суурьтай байна. Ер нь төрийн урсгал зардлууд бол арай л дэндүү байна. Оронтой бол яста хэмжээ хязгааргүй нэмэгдэж байна. Үндсэндээ ингээд татвар төлөгчд бол ерөөсөө энэ төрийн албаны тансаглал, төрийн албаны бүдүүн бүтцийг тэжээхийн төлөө татвар төлж шүү дээ. Татврын хувь хэмжээ буурах ямар ч одоо шинж тэмдэг энэ яригдж байгаа асуудлууд өөр гарахгүй юм байна. Ерөнхий сайд энэ ондоо багтаа татрын багц зүйлийг оруулж ирнэ. Татрыг уруулна л гэж одоо энэ засгийн газар амласан шүү дээ. Гэтэл иймэрхүү байдлаар ингээд төсөөс галдуур асуудлуудыг шийдээд за тэгэл одоо энэ санхүү эдийн засгийн асуудлууд үүсээд ирэхэд татрын одоо буурах ойлголт гэж бол байхгүй. Дахиад өшөө бүр эсрэгээр нэмэгдэж таа. Энэ бүгд чинь төсөө бүрдүүлэхэд яах юм? Татраа нэмжид төсөө бүрдүүлж шүү. Тансаглал талдаа одоо өчигдөр бас нэг мэдээ сонслоо. Одоо мань мэтэн одоо нэг хэлэхэд бас тийм боломжтой ч гэсэн Lexus 600 гэдэг машины бараг үзээгүй л шүү. Гэтэл тэр одоо Lexus 700 буюу одоо хамгийн үнэтэй машинуудыг хэд гурваар нь худалдаж аваад л шүү. За ингээл одоо гадаад хамтлалт үргүү зардал энэ тент нэг баахан бүтэс энийгээ бол ерөөсө харахаас өөр аргагүй шүү. За энэ үднээсээ төсвийг бол бид нар эргэж харах. Өөрөөр хэлбэл төрийн урсгал зардлыг бид нар танихгүй болохгүй байна. За нэг талдаа дөнгөж өчигдөр засгийн газар байр суурь илэрхийлсэн. Хоёрд нь учрал хоёр ер нь энэ төрийн зарим чиг үүргийг хөвчлөе гэдэг. Энэний үр дүнд 10-аад их 80-д хэмжээд гарах юм байна. Гэхдээ энийг даруй хий л та. 10 их 80 гэдэг чинь одоо энэ жилийн улсын төсвийн 3-1 шүү дээ. Тэ? За дээрэс нь нүүрсний одоо үн бол маш эрчтэй үнж. Богд одоо нэвтрүүлэх хүчин чадал бас төдийлөн хангалттай бас биш байна. Тэгээд тооцох одоо аргачлал элдв татвар хураамжууд нь амьдрал дээрээс нийцэхгүй байна. Тэгээд цааталтаа зах зээлийнх нь унуудчаад байдаг. Манайх маш өндөр татвар тавьчаад ингээд аж ахуй нэгж компаниудыг үйлдвэрлэж олборсон бүтээгдэхүүнээ зарах ямарч боломжгүй болчиход байна шүү дээ. Одоо энэ урд хэлүүд дээр хичнээн сая тонн нүүрс овоолгохтой зарч чадахгүй байгаад байна. Тэгэхээр гих мэтчлэн хэд хэдэн үндслээр төсөө додтгол хийх зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Ухаалттай холбоотой засгийн газрын татварлыг хэрэгжихгүй юм яагаад гэдэг Одоо нүглэнүүдийг гурилаар хуурна гэж ярьдаг шүү дээ. Тийм зүйл байна шүү дээ. Үнэхээр тодтголыг одоо сэтгүүлч та бүхэн мань мичиг нь одоо сэрэ авсаар аваад одоо ер нь төсвийн тодтгол хийх зайлшгүй шаардлагатай бүгд харж л байгаа үстэй. Энэ дэр хэн одоо хийх шаардлагагүй гэж үздэг. Тэгээд мэдээж энэ цаана янз бүрийн улс төрийн байгаа. Тэгээд энэ хуулийн төслийн хүрээнд хараад тахаар бас нэг тийм цаана чинь одоо юу гэдгийг за ерөнхийлөгчийн захиалгаар гэдэг үг яваад. Гэтэл үндсэн хуульдаа засгийн газар төсөвтэй холбоотой аливаа эргэцэн өөрчлөлтийг улсын их хурлд барих үүргийг хүлээсэн байна. Гэтэл гишүүд нь санаачлаад яваад. Тэгэхээр ингээд одоо энэ төрийн 3 өндөрлөгийн дунд нэлээд томоохон зөрчил үүсгэх асуудал болохгүй гэж би бас хувьдаа болгоомжтой харж байгаа. Энд чинь институт хоорондын маш том зөрчлийн асуудал энэ цаана бас байгаад байна шүү дээ. Бас улс төрийн санаа зовлтыг бас ойлгохгүй л байгаад байна. Тэгээд засгийн газрын хэрэгсэл ажлыг их хурлын гишүүд нь урдуур ордог. За ингээд багтаа ингээд үнцэн үйл зөрчлийн асуудал үүсгэх.